сорми мөнгөрхтосама үгүйлэн санах юм төрсөн нутгаа. За энэ насны намар 1989 онд бүтсэн дуу байдаг. За энэ шүлгийн бичсэн Дүгрийн амгалан гэж тийм цэргийн хошооцолтой тийм мундаг хүн байлаа. Энэ амгалангой чинь 5-6 сайхан дууны мөнгөлсөн тийм хүн. Тэр саа мөнгөн гэрлэн тэр амгалангой шилдэг. За тэр насны ганцхан хайн нэгэд их сайхан дуу байна. Одоо энэ насны намар байна. Ер нь 5-6 сайхан дуу бичсэн тийм цэргийн хүн л дээ. Тэгээ 89 онд би одоо тэр үеийн цэргийн ансамбл одооны бүх цэргийн одоо эрдмийн жолох болцсон. Ансамблын баянист байлаа. Тэгэхэд бол ард түмэнд бол Сүүн далай ээж, Зүүдэн бороо, Зүрхний уяа гэсэн тоонуудаараа танигдсан. Тийм байсан үе. Хинтээ аймагт айрам сурчлагын ажлаар бид бүхэл бүрэлдэхүүнээр явсан. Ингээд хинтэд надтай нэг буудалд нэг хүн зорж ирсэн. Тэр нь Дүгрийн амгалан гэж хүн. Би ээжтэйгээ уулзч чадаагүй. Ингээд нэг шүлэг надад яваад идтгий. 10 жил би хадгаллаа. Энийг зохиох хүн чийл байна гэж. Гэхдээ би яагаад энийг зохиох гэж чиний энэ дууны өнгө аяс миний энэ насны намарыг л гаргачмаар санагдаад. Ингээд одоо би бас ээж амьд байсан тэр үед. Гэхдээ би аавтайгаа уулзч чадаагүй эмзэг үе байсан. Тэр гониглол бас байсан л да. Үгийлэн санах ёо төрсөн нутгаа уулзч амжаагүй ээжэн бодхоо уулнотагми халшраад байх юм. Тэгсэн чи бас дуу чинь бас тэндээс алдсан. Тэгсэн чи амгалангой за орой нэг бууз центр хийгээд ирээ. Тэгээ буудал дээр ирлээ. Бид нар ч айгүй ядарчсэн. Тоглолтоо тарчаал гэсэн. Нөгөө магатаар ирээ. Баахан бууз ирж бүгдээрээ идээл хэвээр баярлал. Ингэсэн чи нэг солгоо гитар тоглодог. Нэг урт төстэй нөхөр тоглолтоор ордорсон. За энэ манай хинтигээс одоо саяхан гарч ирж байгаа дуучин. Тэгсэн нөгөө алдартай төмөрөө их юм байна. Гөөдө танилцаад гэсэн нас мас чи нэг үеийн байна. Их гойт болтгоцлоо. Би дууллаа гэсэн чинь ерөөс нэг л дуудуулчаад явж байсан юм байна. Саа мөнгөн гэрлэн. Самман нэг л уян гатэ саа мөнгөн хэрлэн ми саролод маталаса савчиядан амяра халзаа. Тэр чи хараад дугаар өрөөсөө од болцсон. Тэр төмөр аяг юм байна. Ингээд танилцаад хамт тэгээ саа мөнгөн гэрлэнгээд болоо. Ерөөсөө насны намар энэ л долмаар. Тэгсэн чи төмөр аяг гоё. Хөш магсарч байгаа. Чи намайг аваад Улаанбаатар явчих. Би энэ хинтигээс чи ямар байна. Яас гэж чи энэ чи дарагдаад байна гинэ. Ер нь тэгээд их сонин би тэр зэргийн жуулгын автобусаар дарагдаа хэлж гойж чи энийг залууг аваад Улаанбаатар явчих. За яах вэ ард цоолгочих гээд. Ингэж би төмөр хоёрыг хөтөөс алж ирж ирсэн. Ингээд би чинь бас манайхын сансарт гэртээ тэ айлын кармайронд би амьдэрдэг байлаа. Тэгээ төмөр хоёртойгоо 20 хоног хамт байж яг тэр 20 хоногийн дотор аяа хийгээд ингэж
Монголын хараалт бичигдсэн төгтэй. Уугуулнууд тагми хавсраад байх юмаа насны намар гадаа ирэхээ наркин жамми ухаарах юм даа. Тэгээд үнэхээр ясны орон бүтээлч залуу гэдэг нь харагдсан. Төмөр хоёуг бол дээрээс гитараасаа салдаггүй. Тэгэл нэг цонхны тэнд ингээл үгийн тавиал өгчин. Тэгээ өөрөө солгоо тоглоно. Тэгээ солгоо тоглоно. Би анх удаа л харж байгаа. Тэг ямар гоё тоглоно, ямар их мэдрэмжтэй. Үнэхээр тэр үгэн дээр нь одоо хаана аль хэсэгт нь яаж ажиллавал ард түмэнд одоо хөрхүү гэдгээ их тооцоолдог тийм ясны бүтээлч. Тэг ямар ч тийм дуулаачийн сургууль энэ төр төгсөөгүй. Өөрөө ер нь төрөлхийн авьяасл гэдэг юм одоо. За ингэсэн чинь нөгөө дууга батлуулах болсон. За бас л нөгөө зовлон. Та баталгаагүй бол араадаа өчгүй. Араадуугийн хаяг руу агчдаар очлоо. Тэгээ их гоё дуу байна. За энийг батлуулаад ир. За энэ дууг батлуулахад үгэн дээр их учир гарсан. Хитрхи тийм шууд хэлсэн үг байна. Тэг уулзаж амжаагүй ээж юм байна. Уул хуагтаад байна. Одоо хагасраа энэ амаараа тэр үед чинь тэр социализм үед ийм дууч бас их хордог. Тэгээ мөрдөрж байгаа чинь надад дагуулаад бас л усан шараа гайтар ирээд энэ дууны хитцээч энэ дуу хэрэгтэй дуу. Үнэн үг хэлсэн дуу байна. Ийм дуу бас өгтөд дуу байж болно. Ингэж бодож яана гэж багш маань хөжилж ээж насны намаараа батлуулж авсан. Батлуулаад ерөөсөө бом баярл төмрөө дээр очиод за одоо баталгаа хийчлээ. Тэгээ араадуудаар очиж цаг аваад. Тэгээ одоо энэ буян агч энэ төр мэдэндээ одоо буян гişг агч энэ төр хожмын редакцт байсан. Тэгээ үнэхээр гоё дуу байна. Тэгээ бүгдээрээ дэмжээл энэ дуу бичигдсэн юм штэ. Бичигдэх сонин төгтөө би ч тэр үе чинь багш сургууль багшилж ирсэн үе. Өөрөө очиод төгөлдрөөр өөрөө тоглоод хөгжим бүжгөрөө гүйж очиод нэг хийлээ нэг хэдэн 2-3 охтууд гадаа ингээ салхилаа явж гин. Тэгээд та нар маруучин дуртай гэсэн дуртай гэхэд тэгэхээр нэг марууж авч өгöd араадуудаараа очиод тоглуулж ирсэн. Насны намарыг хөгжим бүжгийн одоо охтууд тал жоохон хөгдөд тоглож ирсэн. За батлагдсан бас их сонио. Энэ дуу яваад гэсэн чинь ерөөсөө яваал 7 хоноо л төсөлтэй хараар харсан. Тийм амархан ордгүй дуу. Гэсэн жил хөдөө юм бол чи ямар гоё дуу гараад ир. Би ээжтэйг уулзч чадаагүй ингээл. Тэгээ уулзч чадаагүй ямар ч олон хүн байдгийг. Тэр хүний зүрхийг жоохон хөндөцсөн тал та. Сормин монгөрөх тусмаа үгүйлэн санах юм торсон нутгаа уулзч амжаагүй эчэн ботхоо уугуулнууд тагми хавсраад байх юмаа насны намар гадаа ирэхээ наркин жамми ухаарах юм даа. Тухны минь толёо хэтэх тусмаа дурсан санах юм
өшсөн нутга ахин золох ээжэн бодхоо айлчилж очихоос халшраад байх юмаа насны намар гадаа ирэхээр наркин жами ухаарах юм даа хаан бодлын тэгшрэх тусмаа улам санах юм унган нутга үнсэдүхтах ээжэн бодхоо үнний хорвоо ялтайч билээ насны намар гадаа ирэхээр наркин жами ухаарах юм даа насны намар гадаа ирэхээр наркин жами ухаарах юм даа